Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжид сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгсэл санал авах, тоолох, дүн гаргахад нийв аямж каст санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг зөвшөөрсөн. Энэ хүрээнд Дархуул аймгийн сонгуулийн хорооны дэргэдэх мэдээлэл технологийн багаас 45-ын хэсгийн хороонд ажиллах мэдээлэл технологийн багийн гишүүд даамлуудад санал тоолох төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаарх цогц мэдээлэл өгч дадлах сургалт зохион байгуулж байна. Автоматч болсон системийн эз бүрдлийн даунлоадын сургалт маань өнөөдөр явагдаж байна. За энэ сургалт маань болохоор 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд явагдаж байгаа. За Дархуул аймагт бол 5 сарын 14-нд ингээд багийн сургалт болон даунлоадын сургалт маань ингээд амжилттай ингээд зохион байгуулагдаж байна. За сургалтанд бол e-election системээр бүртгүүлсэн төрийн албан хаагч нар маань сургалтанд хамрагдаж байгаа. За мөн энэ сургалтанд маань сонгогдсон даунлоод маань болохоор өмнө нь ажиллаж байсан туршлагатай тийм ээ. Тийм даунлоод маань бас энэ ч ингээд өрн сургалтантай хамрагдаад явж байна гэсэн. Энэ жилийн сонгуульд томсгосон тойргоор явагдах бөгөөд улс төрийн нам эвслийн тоо, мандатын тоо нэмэгдсэн зэргээс хамаарч санал авах үйл ажиллагаанд анхаарах зүйлс их. Мэдээллийн технологийн багийн гишүүд даамлуудаас илүү ур чадвар, илүү дадлага шаардна гэж аймгийн сонгуулийн хорооны дэргэдэх мэдээлэл технологийн багийн ахлагч Баяр сайхан онцлолоо.